Эрхэм скаутууд минь. Хэрэв та нар Петр Пен гэдэг жүжиг үзсэн бол үүнд гардаг дээрэмчдийн толгойлогч амь алдхаа хүрвэл үгээ хэлж амжихгүй хэмээн имээдэг байсан тул эцсийн удаа хэлэх үгээ үргэлж бэлтгэдэг байсныг санах үзье. Би мөн түүнтэй адил сэтгэн одоохон үедээ насан өд болох болоогүй боловч тэр мөч хизээ нэгэн өдөр тохиолдох нь зайлшгүй бухимсарлан салах ёс гүйцэтгэх хэдэн үгээ хэлэх гэсэн юм. Та бүхэн надаас сонсох эцсийн үг гэдгийг ойлгон эргцүүлэн бодож үзээрэй. Миний амьдрал зол жаргалтай байсны адил та бүхэн хинэн ч ялгаагүй тийм л зол жаргалтай байгаарэ гэж би үсэн өрөөж байна. Зол жаргал хиймэртэй амьдралтай байлгахаар энэ ариухан хорвоод та биднийг Бурхан багш бүтээн төрүүлжээ гэдэгт би итгэн биширдэг. Зол жаргал гэдэг нь баян чинээлэг байх, ажил төрөлдөө амжилт олох, бейтон эрхийн хэрэг биш. Жинхэнэ амьдрах үедээ улс түмэндээ хэрэгтэй хүн болж амьдралын аз жаргалыг амтлахын тулд хүүхэд наснаасаа эрүүл чирэг байх нь зол жаргалд хүрэх анхны алхам болно. Байгаль орчноо судлан таньж мэдэх нь та бүхний амьдрах энэ хорвоо хичнээн гайхамшигт сайхныг бүтээн өгснийг ойлгуулах болно. Өөрт заяасан бүхнийг эзэмшин үр ашигтай болгохын тулд юмны сүүдэр талыг нь бус гэрэл гэгээтэй талыг нь олж үзэх хэрэгтэй. Жинхэнэ ад жаргал эзэмшнэ гэдэг бол бусдад ад жаргал бэлэглэх явдал юм. Энэ хорвоод та нар танин мэдхийн үеэс нь багж гисэн сайжруулсаар орхихыг хичээн мэрэйвэл би сагийг дэмийн нөхцөөлгүй чадах бүхнийг хийсэн гэдэгтээ сэтгэл хангалуун байж хорвоогоос халин одох мөчтөө зол жаргалтай байх болно. Ийхүү зол жаргалтай амьдарч золбоо төгс амьдрах та хизээд бэлхэн байх тун. Хүүхэд насаа өнгөрөөсөн скаутынхаа андгайда үрд үнэнч байхад тань Бурхан багш эвэн итгэх болтугай. Та бүхний анд нөхөр Роберт Баден Пауэлл.